Тэгвэл блогийн маань ээлж дугаараа ихэд бэлэн болсон байна. Тэгээд энэ удаагийн дугаараар биднэрт одоо маш хүндтэй зочин өнөөдрийн дугаарт маань хүрэлцэн гэж оролцож байна. Тэгээд тань юуны өмнө одоо үзэгчдийнхээ өмнөөс маш баярлалаа гэж хэлье. За тэгээд өнөөдрийн манай зочин маань одоо Берагийн Арьява Монголд академийн ерөнхийлөгчийн туслах тэгээд Америкийн нэгдсэн улсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн одоо эйжинг буюу насжилтын хүрээлэнд одоо доктор профессор эрдэмтэн сурвалжаар ажилладаг юм өндөг хүн байна. Тэгээд та бидэнтэй Монгол оюутны залуустайгаа өөрийнхөө амжилтын түүхээс хуваалцаач гэж одоо хэлүүлмээр байна. Хамгийн анх яагаад энэ хүү одоо эрдэм шинжилгээний чивцээ гэж одоо тэг яагаад энэ ирээдүйн мэргэжлийг сонгох вэ? Хэрхэн яаж эхлэв те? Эхлээд ямар нэгэн бэрхшээл байв уу? Ер нь энэ замлыг сонгоход танд яг юу их төсөл болсон гэж боддог байна. Юуны шийдвэр сайн өгсөн. Таны асуултанд бараг бүтэн өдөр өнгөрөх. Гэхдээ яаж шинжлэх ухаан яагаад би энэ шинжлэх ухааны замаар ирсэн бол манай ээж аавлах тэр хоёрт би бахархсан. Тэр хоёрын замыг тавьж өгсөн. Ялангуяа манай ээж. Манай ээж хүүхдийн эмчилсэн. Тэгээд дараа нь ангаахтаа маш удаан ажиллаад багшлаад надад сүлдэлтийн ажиллаад пенсинд гарсан. Тэгээд би нэг 10 байна уу 11-тэй байхад тэр зөндөө юм уншдаг байсан. Уран зохиолоос гадна тэгээд янз бүрийн сүнсэн юм. Тэгээд ээжсэн чи манай аав надад нэг ном өгсөн. Орос хэлээр бичсэн Дикофрин 1929 онд бичсэн их гоё ном байг. Micropanters гэдэг. Би одоо тэр номыг тэр хүүхдүүдэд нэс байнга бэлтгэв. Энэ юу гэж ингэдэг тэр микробит үсэг нээсэн тэрний тухай бичсэн маш гоё ном байт. Ер нь залуу хүүхдүүд уншиж явах үнэхээр сайхан. Тэгээ манай би оюутан багтаа нэг уншиж ястаа таалагдсан чи уншиж. Ерөөс хүүхдийн ч одоо аавахаа хэлсэнийг авал уншаад байсан чи үнэхээр их гоё юм байлаа. Тэгээд туслан тэрийг уншичаад дэшээ хараад явчихвал юу вэ? Тэр үед амьддаг байж ямар ч гоё хүмүүс юм хийдэг байсан юм. Тэгээд ер нь одоо biomedical тэр хүүхд зөвөн чигсэн. Тэгээд яжсэн чи одоо тэр үед одоо бол гэхгүй. Манай ээж надад скальпел жижиг скальпел одоо нэгтгэсэн. Би өөрөөсөө босын талтай нэг болж байгаа би жоохон царцаа Монголын зөвсөн дээр царцаа хүмүүс жоохон зөрчилж судлах гэсэн. Тэгээд юу судлах юм мантай тэгэл баахан царцаа тэргээр хоцлол байдаг байсан. Нэг тэгээд чиглэл байсан баха. Тэгээд нөгөө нэг бас нэг чухал юм бол ингээл багаас санахын шиний 12 нэг гэж яхад аавын офис энэ хэлтэй аав ажиллаа хийх сууж идэг байсан баг. Тэгээд орол руунд дэмий юм уншаал ингэж байж идэг байсан. Тэгээд унтаач гэдэггүй тэгээд тэр чинь бас нэг тийм жишээ үлгэрчлээ бол тийм үү. Тэгээд тэр тийм юм чи бас үлдчихдэг юм байна. Тэгээд 10 жилийнхаа дараа конкурс өгвөл тэгээд ихтэл яг хоо эмнэлгээр явж болно юм ч тийм эсвэл одоо шинжлэх ухааны сайнсаар явах уу гэдэг. Тэгээд би шинжлэх ухаанаар явах тэр юуг наваад сомноос нэг сургууль генетикийн мэргэжлэр сурсан. Тэгээд Оросд тийм Москвагийн сургууль. Тэгээд тэрний хадаа тэнд аспирантурт PhD хийхээр үлдээж гэж uuсан. Тэр үед чинь биднес чинь зөвхөн 5 жилийн паспорттой төгсөн гадаад паспорт. Тэгээд тэр үед Чингис очиж виз авдаг үйсэн. Тэгээд нөгөө паспортыг чинь тэгээ сольж болохгүй Монголд очиж сольж шинийг авах хэрэгтэй.
Тэгээд очсон чинь тэр үед шин дугаан хэрэг ингээд бон танаар сонссон бахаг тийм тэгээд автэ цог тэр үеийн хоёулангийн тусгын тастад боон болсон гэсэн. Тэгээд тэр үеийн сайн яг чинь бараг хэрүүлээр нь шийдэгдэг байсан. Би очсон чинь активын нэрээс явсан ч гэсэн очсон чинь ажил олдохгүй. Ерөөсөө юм олдохгүй. Тэгээд яасан чинь зурж аавын нэг найз таньс одоо акцент тусмаг загсны тусмаг гэдэг шиг намайг нэг лаборантаар лавтаа авч байгаа. Тэгээд миний сурсан юм шал өөр. Тэгээд тэнд сайхан байсан цалинтай уусаа тэгээд яг танилаар нь танилаар хазуул тэнд орч нэг жил байж байгаа. Тэгээд жисэн чинь нэг сайхан хүн Германд PhD-гээ хийж хамгаалж ирээд тийм доктор Дашнамбай лаборатори нэгээд. Тэгээд намайг лаборатори. Тэгээд Дашнамбай намайг Монгол руу явуулсан. Чи ер нь молекул биологи гэсэн юм ингээд явж байгаа. Тэгээд би Монголд нэг жил ахс 2 жил байсан дараа үцчих замаараа Оросынхаа багш өсгөө уулзаад яагаад миний нэг багш ула скрябинг гэдэг. Скрябинг бол молекул биологийн лаборатори хэрэглэж. Тэгээд тэр үчи ер нь надад хурж ирээ. Тэгээд Монголд очиод дахиад төвчөөр авах гэсэн чинь бас дахиад явуулахгүй, урд нь явуулаагүй, энд явуулахгүй. Боо юм болж бол янз бүрийн хурлаар намын бишэн биш ч гэсэн намын хурал янз бүрийн юмээс орж төвшөөр авч явж байгаа бол тэр түүгээр орж орсон гэдэг. Бүгд минь оршууд даажсэн байхгүй Монголоос ямар ч юм гарах. Тэгээд азуулж Орос руу явах төвшөөрлөн гараа. Тэгээс бараг гояас тасвшгүй тавхад болсон. Тэгээд Оросд тэнд молекул биологийн хүрээлэн чад тэр үед молекул биологи Оросын хэмжээний хүрээлэн маш том эрдэмтэд байдаг байсан. Одоо бол энэ дэлхийд даяар сүлдө гараад явсан том ажил хийсэн эрдэмтэд байжсэн. Тэгээд орой шөнийн 11-ээс ахын янз бүрийн хилцээд тэр том эрдэмтдтэй ярилцаа суудаг гэсэн. 91 онд хамгаалчаад Монголд амарчаад тэгээд Монголд ажил хийсэн. Тэгээд Монголд гэрээ нүүлэхээс тэнд ажилласан тагээс шатн дээр бүжсэн чинь Оросын эрдэмтэн том эрдэмтэн байдаг. Ядас баашаа. Тэр арай чи яаж чиний сайхан гоё сэтгэл бодлоо чи ямар ирээдүй яах гэж чинь одоо ингээл маргааш Монгол руугаа явж амарчаа сарын дараа Монголд ажилласан даа гэж. Чи Америк яваач. Сергей тэр Америк гэдэг чинь крокодил гэдэг сэтгүүл дээр л бидний толгойн тэр орон чинь байхгүй нэг. Тэр дээр тийм Монголын тоншуул гэдэг сэтгүүл байхгүй. Тэгээд тийм дээр л нэг Америк гэдэг шок юм бидгүүлсэн ш. Тэгээд чи зүгээр надад шивгээ өгч. Тэгэхээр буцажгүй чичээд нэг тэр чинь юм маш удаан хэмлээ шивгээ өгвөл манай тэгвэл хаашаа уцдах юм хэрэг нээж яваа үцээ өгчил. Үцсэн чинь 7 хоногийн дараа уцчих юм байна гэж. Ария чамаг миний нэг найз байгаа Иллиной гэдэг газар Иллиной их сургуульд чамаг авъя гин. Тэгээд над руу яаж материал чи явуулах юм хэрэг. Заавал биний хүн усад өөрлөж уцтай гэж тэр үе чи шууд модон ч юм явдаг. Нэг таньдаг Москвагаас ирж захтан тэр өнөөр бичгээ авцруулаад. Тэгээд нэг юм проблем болсон. Ингээл Монголын явахаа би хойшлуулаад ирсэн. Чи баг хагасчиж хойшлуулсан. Буудаач үзтаа. Тэгээд тэгсэн чи аав тэр үгүй чи ингээл амсчаад тийшээ явахгүй одоо тэр Монгол руу ваалгатаа чи хойшлуулаад. Тэгээд тэгээд нэг удаа нэг Дашнамбай с Кнунасанбай гэсэн наагчдынхаа тагас цогсоогоос орой суужсэн чи. Шинэ бод. Бари чи ер нь тэр Америк яваад өгчтэй.
Тэгээс таалагдахгүй бол залуугаар авчихна гэдэг. Юу гэсэн. Цаана тэгээд даа. Тэгэл Америк явсан. Нацрын зүйл бас. Харин тийм. Тэгээд Америк явчаад эхэндээ хэцүүсэн. Би бол өдөршин ажиллаад хаасны сэтэрч ажилладаг гэсэн яг тэр үл проблемгүй. Авчлагж ажилладаг гэсэн ер нь хөвшиггүйсэн. Манай эхнэрт бол нэлээд хэцүү байсан. Тэгэл буцаа ер нь Америкч хэцүү юм байна. Тэгээд жоохон постдокийн цалингаар тэгэл энэ үед эрдэнэ шишийн талбайд дунд амьдардаг байсан. Энэ Чикаго очиж юм үзэж ямардаг. Тэгэл хөрхи манай профессор Кит Келли гэдэг. Манай энэ хурал хүнд ч ирэхгүй чи зүгээр гэр бүлээ аваад тэнд амраад ир маа яв гэж хэлдэг байхгүй. Тэгэл нөгөө ихэнхдээ баццгаа статиши хүүгээ цөмөр нөгөө тэгээд амраад ир гэсэн ямар ч хэрэггүй хурал гэсэн гэхдээ чамаар ингээд өөдөд байгаа гээд яа тийш очиад иргээл. Тэгэл яваад найсташ тэгж нэг ихний жилиг өнгөрсөн. Нэлээд хэцүүсэн. Эхэндээ бүх юм өөр Монголоос. Бидээс Америк явахдаа та нар бүр энэ чигээр Монголоос явахдаа тамбанцаа өтөр аваад явчих юм чинь. Бүх юм аваад явчих. Одоо өтөр байдаг Монголоос нэг хөрхэн тамбанц тийм. Энэ нөгөө мэрэгжил болоод хувийн амьдралыг зохицуулах шаардлага гарсан юм тийм. Та одоо гэр бүлээс хажууд нь Америк таасан байна. Өөрийнхөө мэрэгчлэр бас суралцах хэрэгтэй болсон байна. Энийг яаж зохицуулах юм бэ? Гэхдээ энэ бол зохицуул хамгийн чухал юм бол надаас ч биш. Манай эхнэрээс байна. Энэ бол үнэхээр юу юм бэ л да. Гэр бүлт бол доктортай сайхан гэр бүл нэгнийхэн карьер сайн явахын тулд нөгөө хүн бас нэг зарим юм бас хийхгүй бол тэгэхээр бацдгийн ачаар яасан. Би гэртээ байдгүйсэн. Манай хүү Москвад төрсөн намайг нөгөө молекул биологийн болон баг. Би шөнийн метро дуусаад нэг хагас өнгөрч явах гэртээ ирэл. Тэгэл өглөө сэрцэн байдгүйсэн. Тэгэл хөвгөн өсчил тэгэл яваад байдгүйсэн. Намайг ч мэдтгүү бараг өссөн. Тэгэхээр манай эхнэрөөс манай хүү хүмүүжүүлээ тэгээд гэр орон ард талын барьж байсан. Тэгээгүүл би бас ингэж явж чадахгүй байсан баг. Үнэхээр манай эхнэр тэгж үнэхээр өөрийнхөө цагийг тэгээд өөрийнхөө карьерийг өөрчилж ингэж миний төлөө гэж байсан гэрээр бахархаж байна. Тэгээгүүл ингэж явж чадахгүй байсан юм чи. Хамтарч одоо таны нэг мэрэгчлээ тэнцэж ингэж таны бүрх таны маш их одоо тустай зүйл юм байна. Хамтран бүтээлсэн алтар нэр ах нь шүү дээ. Тэгэдгүй юм. Тэгэхээр тасан эхнэрийн л үйл ажиллагаа байна. Тэгээд тэр чинь бас мэдээж бүх юм сайхан гоё ярихад гоё биш тэр чинь нэлээд хэцүү байсан гэдэг чинь. Тэгээд би ерөөсөө ихтэй байхгүй. Тэгээд Монголоос ирэхэд би өөртөө машин барьж чадахгүй. Манай эхнэр бол тэр тусмаа машин гэж ойлгохдогчгүйсэн. Тэгээд тийм үед чинь нөгөө эхнэр машин барьж сураад аман дэлбэр өшөө хоол хүнсээ авч өрөө нөгөө хүүхдээ цэцэрлэг гэд наасташ авч яваа. Би чинь гэхдээ дэлбэрч явдгүйсэн. Хүнс чаддгүйсэн. Зөвхөн ажиллаа хийгээл явжсэн. Тэгэхээр Америкт боловсрол эзэмшнэ гэдэг маань өөрөө бас боловсрол эзэмсгээс гадна бид нэр соёлоороо өөр, газар нутгаараа өөр тий бидний одоо өсөж төрсэн газраас эсвэл юм газар утгашиж ингэж бас мэрэгжил эзэмшнэ гэдэг бол маш их хэвшээлээ бас хамтуулдаг бас харах таны одоо жишээнээс Америкийн жишээнээс харж болох юм аа. Америкийн боловсролын систем одоо шинжилгээ ухаанаар эрдэм шинжилгээний судалгаа хийж одоо карьераа хөгжүүлэх байгаа Монгол Америкийн систем амар байна. Яаж одоо өөрийгөө Монголоос Америк төгшөөж амжилттай карьер авч явах юм бэ? Хамгийн чухал нь мэдээж Америк бол бүх юмэр өөр ихэнх салбараараа дэлхийд уртаа байдаг.
Америкт ажиллана гэдэг бол Европоос өөр, Монголоос өөр, Оросоос өөр. Энд бол үнэхээр Монгол хүмүүс их талаар их зөгцсөн. Нөгөө Монгол хүн чинь нүүдэлчин хүмүүс. Одоо нүүдэлчин хүн гэдэг чинь өөртөө өөрийнхөө хүчээр л явна. Америкийн өөр хүн чинь бол яг хаяагүй нөгөө нэтворк байдаг, хаяагүй ийм нэг өрмөц систем байгаа шүү дээ. Жишээ нь Монгол, Европ гэдэгт бол ингээл дээдлийн дарга доотлынхаа хүмүүс өөрийнхөө команда татдаг дандаа явдаг. Японд бол тэр даяараа тиймэрхүү профессор хичнээн хүчтэй болоод өөрийнхөө хүмүүсүүдийг өөр газар профессор болгож ирдэг. Тэгэл нэг л тэр нэг групптэй тэргээр явдаг. Америк бол манай нүүдэлчин хүмүүст их зөгцсөн. Яг өөрийнхөө хүчинд өөрөө л тэгэл имээ хийгээл өсөлтөд явж чадчихвал Америкт бол жинхэнэ дэшээ явуулахаас өөр зам байхгүй. Мэдээж маш стресстэй. Тийм болохоор тэр стрессийг давж чадах. Тийм л байна. Тэгээд маш олон удаа унчаад тэгэл буцаж гарч ирэх. Тэр чинь маш хэцүү шүү дээ. Одоо хэлэхэд амархан. Хичнээн ч удаа би унсан, хичнээн ч удаа шөнө унтаж чадахгүй хүүтэн хүнс гараад ирдэг байсан. Одоо яана одоо руугээ яана, энийг яана, тэрийг яана гэж хичнээн ч проблем болдог байсан. Тэгэл яг хөө тэрийг аз байхад тэгэл даваал гарах юм. Тэгээд тэрийг л төсвөртэй гарч чаддаг байвал тэгээд мэдлэг. Мэдлгүй л биднээс анхан боловсрол сайн авах хэрэгтэй мэдээж. Тэгэхдээ тэрнээс гадна байнга одоо биднээс юм сурч байгаа. Би бол одоо ингээд байнга л цаашаа өөрийгөө хөгжүүлэх гэж үзэл явдаг. Тэгээд одоо миний хүндэтгдэг том эрдэмтэн найз нөхөд байна. Тэднээс ингээд харахад тэднээс ч гэсэн байнга юм уншаад шинэ юм хараад шинэ юм өөрөдөө хизээч нөгөө би нэг ийм нэг том юу болсон гэж тэн дээр зогсчоод нэг том дарга гэж өөрийгөө боддог. Тийм тэр чинь ингээд хүнийг цааш нь олон хөгжүүлдэг юм байна. Тэгээд баян имийг байга энэ чинь биш байна тийм байх гэж баян хэлцүүлэн бодож байна. Тэгээд юм унших юм уншаал аль болохоор өрхөн мэдлэг гэдгээс авах. Тийм болохоор одоо энд ирж байгаа залуучууд гэсэн бидний ирж ирсэн үедээ адилхан хугархай англи хэлтэй биш, мундаг сайхан англи хэлтэй бүх юмээр ядаж гадаад гэдэг ойлголттой нөгөө мөнгөний нөхцөл мэддэг болсон. Тэгэхээр биднээс маш өөр төвчнгээр ирж байна. Гэхдээ нэг юу нь адилхан байх уу тэр төсөөр ажиллаа хийх. Гурав дахь чухал юм бол network. Өөрхийн network байна байлгаж хэрэгтэй. Хурлыг өөрийгөө танилцуулж хүмүүстэй танил болох тийм холбоо тогтоох тийм. Тэгэл одоо Америкт Харвард гэдэг чинь үнэхээр л яг ажиллах тэгүнтэй хамаг цагаа амьдралаа зарцуулах. Тэгээд эрдэм шилжгээний ажил гэдэг бол маш гоё ажил. Гэхдээ бол энэ бол бас юутай адилхан байхгүй. Урлагийн хүмүүстэй адилхан ганц л хүнээс хамаарсан. Хичнээн нэг хамт олонгоор хийдэг ч гэсэн ганц хүмүүс хамаарсан тийм стресстэй тийм сони ажил гэж. Эрдэм шилжгээний ажил маш их тийм оюуны хүч чадлыг шаардж байдаг тийм. Тэгэхээр энэ оюуны хүч чадал хөдөлмөрийг бас одоо ажлаас гадуурх стресс тайлах хобби ч юм те амьдралдаа өөр зүйлийг хийж энэ оюуны хүч чадлын стрессийг ерөнхийдөө хүмүүс тайлдаг. Та бол ажлаасаа гадуур ямар юу хийдэг вэ? Гэхдээ яг хоо ажлаасаа гадуур юм хийх хэрэгтэй л бага багтаа бүхэл юм биднес чинь чаддаг биш. Зураг зураал янз бүрийн шигц мэгцэнд яваад бүх мөх барилдаад. Гэхдээ яг 100% эрдэм шилжгээний ажилдаа хандвал бараг л цаг үлддэггүй тэгэл. Яг хоо ном уншиж стресстэй тайлна. Шинэ гоё номнууд уншин. Тэгээд дугуй унтаг. Дугуй уусаа яг хоо 3-4 цаг унаад явчихар чинь нэлийн
тэр үед толгой ажиллаад юм бодоод явж байгаа. Тэгээд тэгэхээр бас нэг тэгж бас ажиллаад ингээд явж байгаа. Дугуйж явах. Тийм. Гэхдээ илүүтэй байна дараа. Хоёр эрдэм шинжилгээний ажил жишээ нь эрдэм шинжилгээний ажил сайн гоё карьер хийж болж байна. Янз бүрийн одоо science policy дээр байна. Эсвэл зүгээр эрдэм шинжилгээний ажил ингээд хийгээд компаниуд дээр ажиллаж болж байна. Эсвэл янз бүрийн. Эсвэл цэвэр бүр ингээд яг шинжлэх ухааны бүх цагаа зарцуулаад тэгээд тэрний дараа нь үр дүн байх уу хин ч мэдэхгүй шүү дээ. Тэгэл өөрийнхөө л одоо тэр зүнсэн нэмэрэл явж байгаа. Тэндүүл бүр цаг 100% зарцуулахаас өөр арга байна. Жишээ нь бол одоо компани төсдөр бол маш том гоё судалгааны ажлууд хийж байгаа. Тэр бол өөр маяг. Тэр бол илүү яг ажлынхаа цагаар ажиллаад бусдууд нь хобби бизнесээ хийгээд зарим компаниуд бол 6-аас хойш бүр ажиллагааны ч өрчөд байгаа бүр сайн дүрмүүдтэй Европ бол бүрд хоёртой хагас сэдэрч ажил болохгүй. Судалгааны байгууллага ажлыг бол жоохон өөр. Тэгэхээр бол тэр хүн хаана байгаагаас хамаарна тэгээд юу ирээдүйд зөвгнөөд хөсөөд явж байгаа. Тэгээд альва нэг юм хийнэ гэдэг чинь тэгэл нэг юм алдчихж байгаад нөгөө юмд л анхаарлаа тавьж хийхээс өөр арга баг. Бүх юмыг амжаад явдаг хүмүүс байдаг л дээ. Тэр нь би үнэхээр биш их тийм хүмүүс байгаа. Би өсөлтөд тэгж байдаг. Та тэгээд одоо та начлалтын одоо хүрээлэн маш удаан ажиллаа. Тэгээд шинжлэх ухаан дээр үзлээд одоо ард түмний амьдралд хамгийн ойрхон одоо хэрхэн одоо эрүүлэр урт удаан наслж болох бол та ер нь нэг юм харж юм хүн өөрөөс нь шалтгаалдаг зүйл үү? Гэхдээ сони юм бэкийн яг онлайн талаас зөндөө юм байна л да. Одоо сүүлийн үеийн яаж настай хүн өвчин баригдахгүй тийм яаж одоо бид чинь ингээд хүн чинь нэг 60-тай гэхдээ пенсионтэй гарчихсан шүү дээ тийм одоо 50 мэдээ 60-тай тэгээд цаашаа 20-30 жил яаж эрүүл амьдрах вэ тийм тэр чинь одоо нас гэдэг чинь нас байгаа. Тэгээд тэрэн дээр юу хийх вэ гэдэг онлайн зөндөө сонь ажлууд гэж байгаа. Одоо интернетийн caloric restriction гэдэг нэг caloric нүсийг restrict тэгээ ямар чухал байх вэ? Хоол ундны чухал, эрүүл агаар ямар чухал, хөдөлгөөн, биеийн тамир ямар чухал. Тэр чинь онлайн. Судалдаг хүн тэртээ болгон тэрийг өөрөө дагаад хийгээд иж харамсалтай чаддгүй миний мэдэх маш том тэр талаар мундаг ажил хийж байгаа найз нөхөд байгаа. Бараг хинч тэр гаргасан ажлаа дагадгүй. Тэрийг бол яг онлайн талаас яг зөв юм гаргасан, туршилтанд зөв юм болсон тэгсэн гэсэн өөртөө. Тийм болохоор энэ бол хүүхний талаас зүгээр онлайн талаас хэлбэл мэдээж эрүүл амьдрал гэвэл эрүүл хоол, эрүүл агаар, хөдөлгөөн тийм. Тэгээд хоолыг калори бага баг. Одоохондоо тиймэрхүү байна. Тийм юугаар байж. За тэгээд та одоо ингээд профессор болсон байна. Тэгээд эзэмшил судалгааны ажил маш олон жилийг зарцуулсан байна. За одоо тэгээд Монголоос Америкт ирж боловсролыг эзэмшиж байгаа. Ирээдүйд эзэмшил ажлаар одоо карьерээ эхлүүлж байгаа Монгол улсын салбартай зориулаад одоо хэцүү бэрхшээл мэдээж тулгуурамтай энэ замд тэр замыг одоо яаж хэрхэн давах вэ? Юунаас таадаж шин инспайрч гарч явдаг байв. Тэгэхээр миний энэ зам яасан гэдгээс хөрмөц одоо миний тэр зам төрхтэй холбоотой гэж болсон тийм. Юу хийж болохгүй гэдгийг хэлж байна. Яаж зөв би яаж зөв хандах уу, эмоцийг зөв яаж ашиглах уу, тэр хүмүүсийг би өөрөө контролж чадахгүй тийм. Юу буруу юм хийхгүй байх. Хамгийн гол нь бол юм унших, айлгохоор юм унших. Тэгээд бодох, суух, цаг тэр ажилдаа зарцуулах. Тэр л баг. Тэгвэл карьер өөрөө явандаа явчихна. Ихэндээ бол маш хэцүү. Бүх хүн ингээл юмээ хийж идэх тэгэл үр дүн явандаа.